Хадагтай золгох ёсон. Хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёстолд хадгаа хүнд өгдөггүй. Ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчи хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Хадаг барих ёсон. Монголчуудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богинорооч харилцан адилгүй байдаг. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй аюуш хадгийг эцэг их, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд хадгийг барих хүн рүүгээ амыг харуулж хүндийн ирэмбээр мэхих юм уу сөгдөж барина. Ав хүн нь хариу мэхсхийн хадгийг хоёр гардан аваад нямбаа өвхөж хямгадах ёстой. Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг өгүүлж, сүүлд нь ил баярт нийцүүлэн барих хадагныхаа тухай доор хүүгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна. Хадаг барихад хэлэх үг. Цаглашгүй урт наст ариун хадаг. Тэгшэрхийн тэнгэрээс цэцгэлсэн дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг. Эдэний дээж элгэн цагаан тараг. Эдийн дээж ариун цагаан хадаг. Хадаг барьж золгохсон.